За settings руугаа ороод шүүчүү модогоо сонгоод тэр дээр одоо нэмхийг нь дараад тэгээд custom гэдгээ сонгуудаа энд нэрээ өгнө. Нэрээ дурын нэр өгж болно. Бас өнгөө сонгочихно. Тэгээд эможигээ доор байгаа энэ дүрснүүдээс аль нэгийг нь сонгоод ингээд цэцгээ дараагийнхаа дараад ингээд болоо. Тэгээд доороос нь одоо шүүчүү модо гэдэг хэсгээсээ саяхаа хийсэн энэ зүрхтэй лав гэдгээ сонгоод ингээ харахаар энэ дээр хөөрхөн ингээ гараад ирдэг юм билээ. За ингээд англиар focus гэдэг газар руу орсоод брас ууштэй тэгээ custom тэгээ яг адилхан сая шиг нэрээ өгөөд өнгөө сонгоод тэгээд эможио сонгохоор ингээ хөөрхөн тэр нөгөө нэг цагны хажуу талд гоё дүрс гарч ирдэг. Тэгээ би болохоор ингээд зүрхийг нь гаргацсан байгаа. Тэгээ ингээд түрүүний гаргасан лав байж гэн. Тэнгүүд саяхан хийсэн нөгөө ми гэдэг маань бас байж гэн. Ингээд янз бүрийн дүрс хийгдэж болох юм бэлээ.